За Бээжин хотод бол үндэсний цөөнхийн эмнэлэг бол маш олон нэгдсэн байдаг. Тэгэхэд бол Монгол үндэсний бие даасан эмнэлэг бол байгаагүй. Тэгэхэд өнөөдөр Налгар намрын сайхан цагт Ананда гэж Монгол эмнэлэг Бээжин хотод үүдэ нээж өрхөн сөгсөн байгаамаа. Тэгвэл яг энэ Монгол эмнэлгийг болохоор өөр Монгол төрчлөн хятад улс олон улсад нэр алдраа мандуулж аваа Ананда эмч энэхүү Монгол эмнэлгийг нээсэн байж байгаамаа. За тэгвэл бид нар өнөөдөр Бээжин хотод нэгдсэн энэхүү шинэ эмнэлэгт танилцъя. Манайхан гэвэл 11 үеийн уламжлалтай 300 жил шахам энэ үе уларж уламжилж эмчилж явж ирсэн. Чиглэн юугийн эмчилж явж ирсэн гэхэд манайхан бол хүнээ 5 тол 6 савны өвчнөөс элэгнээ өвчнийг бол онцгойлон засах юм нэг уур мэргэжилтэй мөртөө онцгой бас өөрийнх нь найралтай онцгой бас онцлох арга барилтай юм нэг сурвалж төрөх байх юм аа. Би бол яах вэ гэхэд өөрөө бол яг сахан хархан бага наснаас нь 5 настай дан бол нутгийнхаа өшин жуусамд шавлан орж байж ягаад яг 11 нас болохтой бол шинжүү сүмд өөрийнх нь нагач өгөөс нь Монгол эмнэлгийн бол яг системтэйгээ суралцахаар жорж яваад өвөөг нь 6 жилийн хуучгийг суралцж бараад 2003 оны 11-р сард Бээжин хотод Нээслэл Бээжин хотод ирж найралт найрамд хийдэд шавлан сууж байгаад манайхан гансүгийн лавран хийд чигүүл гөхнөрмөжийн гомбом хийд төвд жирэг газар оронд эмнэлгийн мамбар санд тусгайлан системтэйгээ суралцж бас өөрийн биеийн мэргэжлэн дийшлүүлж явсан төвхтэй юм аа. Тэгээд бол бид энэ Бээжин Ананд Монгол эмнэлгийн хороогийг байгуулахад манай энд бол ийм хэдэн талыг ойлгосон юм. Нэгд бол элэгэн өвчний засах одоохон би мэдээж ярьлаа. Бас нэгэн бол энэ хорт хавдрын заслын дараах совилтыг бид их жавхалжсэн. Яагаад гэвэл Монгол ангаа ухаан гэдэг яг сайхан тэр үеэс нь эхлээд морин дуруундar хэмчлэг чигвэл дайн дажинд бас их хав нэмрэн үзүүлж явуулсан их сайхан эмчилгээ болох учраас энэ совилтын талыг бол их хүндэтгэж явдаг юм байсан байна. Чиглэн бол бид бас энэ өв дээдсийнх нь уламжлалын домд бас сонсч ясан, үжиж ясан, тэмдэглэж ясныг ажаарж үжиж, суралцж хийж ягаад бас өөрийнх нь шинэ онцлог өгөх совилтын арга маягийг төсөл гаргаж ээж бас шинээр совилтын арга маягийг байгуулж яаж хэрхэн энэ Уман өвчин хорт хавдрын сүүлэрх заслын дараах совилтыг хийх тухай бас доршиж үжиж байна, хамтран ажиллаж байна, өөрөө нь үүдэн байгуулж байна, ийм талаас явагдуулж явах юм аа. Энэ бол манай 2 дугаар их дойм. Тэгвэл 3 дугаар их дойм онцлог нь юу юм хэлэн манай энд энэ Монгол уламжил таанага ухааны одоохчсон шинжил ухаантай хамтран ажиллуулж яах нь Монгол эмнэлгийг шинжил ухаанч мөртөө манайхан ярьсан уламжлалаа мартахгүй шинжилгээг бас эсрүүцэхгүй хамтран ажиллах төслийг явагдуулж шинэ хэлбэрийн шинжил ухаан одоохчсон шинжил ухааны уламжил таанага ухааныг үүдэн байгуулах энэ төслийг явагдуулж байна. Энэ бол манай бас нэг төсөл. Бид бол энэ Монгол эмнэлгээр өвчин засах яагаад Бээжин хотод ирсэн бэ гэхэд бид бол энэ өөрийнх нь уламжлалт тийм сайхан анагаах ухаан, ардын эмнэлэг Монгол анагаах ухааныг өөрийнх нь тал нутгаас нь энэ Нээслэл Бээжинд авчирж ягаад зөвхөн Нээслэл Бээжин дээр ирээд баах юм биш. Харин тэрчлэн бас олон улсад хандуулах ийм дашрамыг олох нэг төсөлтэй яваад л байгаа юм. Чиглэн бид бас хэрвээ боломжтой болох юм бол манай хөршиж иргэлдээ байгаа улс орн жишээлбэл Монгол улс хэм үү, Орос хэм үү, Герман хэм үү бас боломжийн талтай бол бас тентхэн эмнэлэгтэй хамтран ажиллаж
одоо манай эндээс бас тэдний дэмжих юм уу, тэднийхээс бидэнд бас нэг мэрэгжилтний хангаах юм уу. Одоо юу болсон ч гэсэн ганчхан айл болохгүй, ганчмод гал болохгүй гэдэг чинь бид бол зөвхөн Анандын Монгол эмнэлэг гэснээр нь болох юм биш. Бидний энэ Монгол эмнэлгээр дамжаад одоо олон талаар хамтран ажиллана. Жишээлбэл үндэст нь ялгахгүй, арст нь ялгахгүй, хөөс ялгахгүй, тэгвэл одоо энэ юунэ талын ялгахгүй ямар урам мэрэгжил байсан ч гэсэн манай Монгол эмнэлэгтэй хамтран ажиллаж болж байна. Яг л өвчний эмчлэхэд ганцхан зөвхөн ямар нэг эмч энэ өвчний эмнэлэг чидан гэсэн учраас байхгүй. Хамтран ажиллаад хэн хэрвээ энүүнд эмчлэхэд сайн урам мэрэгжилтэй байдаг бол тэр хүний аргыг хэрэглээд, арга барилыг хэрэглээд бидний хамгийн чухал учир нэг бол өвчтөй хүнээ өвчин нэмэхээс нь зайлуулж биеийг чирэгжүүлж жаргал эдлүүлэх ийм зорилттой юм.